Сайн байцгаана уу. Thriller House сувгаас энэ удаад 2001 онд дэлгэцнээ гарсан The Hole буюу Нүх хэмээх Английн триллер жанрын киног хүргэхээр бэлтлээ. Найруулагч Ник Хамын энэхүү киноны гол дүрүүдэд тухайн үеийн шин залуу одууд гэгдэж байсан жүжигчин Тора Бирч, Desmond Harrington, Keira Knightley нар тоглосон бөгөөд нийтдээ $7.8 сая орлогыг олж байсан юм а. Баян чинэлэг айлын хүүхдүүд сурдаг хувийн сургуулийн сурагч Лиз цус нүж болчихсон, шоконд орсон байдалтай ойгоос гарч ирж хөл дээрээ арай ядан явсаар сургуульдаа ирж тусламжийн утас руу залгаж чанга гэгчин хашгирснаар энэ кино эхэлнэ. Тэрээр ангийнхаа Майк, Жоф, Фрэнки нартай хамт 18 өдрийн турш ор сургуу алга болсны дараа ийхүү гарч ирэх бөгөөд түүнийг олдсонтой холбогдуулан мөрдөн шалгах ажил эхэлж ойд түүний байсан дайны үеийн бункер буюу газар доорх нүхэн хонгол бүхий хорогдох байрыг шалгаж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Лизийг эмнэлэг дэмчилж дараагаар нь хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд түүнтэй сэтгэл зүйч доктор Филиппа Хорвуд ярилцаж ажиллахаар болно. Ингээд Лиз болон Филиппа эмч хоёрын энгийн мэт яриа эхэлж сурагч охин түүнд болсон үйл явдал болон сургуулийнхаа талаар ярьж эхэлнэ. Пробурн сургуульд хинч биш байхгүй тулд охид хөөхөн царайлаг туранхай байх ёстой. Харин Лиз бол тийм охидын нэг биш. Мөн түүний найз Мартины хувьд баян айлын хүүхдүүдэд юу ч хамаагүй зарж тэдний халаасыг сэгсэрч мөнгө олох нь л чухал байсан гэдгийг хэлдэг. Мөн өөрийнхөө шохоорхдог Майк хэмээх Америкийн рок одын хүүгийн тухай ярина. Үүнээс эхлээд сургууль дээрх өмнөх үйл явдал өрнөх бөгөөд Лиз найз Мартинтайгаа ярилцах үедээ Майкийг найз охиноосоо салж ганц бие болсныг мэдэх болно. Тэгэд Майкд таалагдахын тулд түүний хуучин найз охинтой ижилхэн шаргал үстэй болох гэж химийн танхимаас перкс авч өөрөө үсээ будаж бүтлгүүтэх үед Фрэнки түүнд чи юугаа ч өөрчилсөн, Майк чамайг тоож харахгүй гэж хэлдэг. Гэвч сургуулийн бараг бүх охин шаргал үстэй болсон байх тул тэрээр буцаад үсээ бороор будна. Ингээд Мартинд Майк намайг нэг нүдэрээ ч харахгүй тоохгүй байхаар өөхөх гээд байна хэмээн сэтгэлээ уудлан ярих үед түүнд багаасаа хайртай байсан найз Мартин нь түүнд туслах санал тавьдаг. Хайртай найзтай туслах үүднээс Мартин дайны үеийн бөмбөгдөлтөөс хамгаалах бункерт улирлын амралтаа өнгөрөөх саналыг Майк, Жоф, Фрэнки нарт тавих бөгөөд тэдэнтэй цуг Лизийг явуулахар болдог. Мартин сургуулийн серверт нэвтэрч сурагчдын эцэг эх рүү тэднийг сургуулийн зугаалгаар Уэльс руу явж байгаа. Харин сургуульд тэднийг улирлын амралтаараа гэрлүүгээ явсан болгож харагдуулна. Тэгээд улирлын амралт эхэлж бүх сурагчид явж сургууль эзгүүрдэг бөгөөд нөгөө тав маань бункерт амралтаа өнгөрүүлэхээр ойд цугларна. Мартин Лизийг Жоф, Майк хоёрт танилцуулаад бункерыг онгойлгон тэднээс мөнгө аваад тэднийг доош нь оруулж Лизтэй салах ёс хийгээд бункерийн хаалгыг хааж төгжчгээд яваад өгнө. Ингээд нүхэнд орсон дөрвөн маань улирлын амралтаа өөрсдийнхөө хүсснээрээ сайхан өнгөрүүлж ёстой л дураараа дүргэж дунд чөмгөрөж ирэхийг үзүүлж өгдөг. Харин 3 дахь өдөр нь хурч ирж тэднийг гаргах ёстой байсан Мартин ирдэггүй бөгөөд нүхэнд тэдний гар утасны сүлжээ барьдагуг мэдсэний дараа тэд сандарч твдэн уурлаж бухимдцгаан хоорондоо хэрэлдэж зодтолтох нь холгүй юм болцгооно. Маргааш нь тэд өөрсдийгөө Мартины занганд орсон гэдгийг ойлгож Мартин яагаад ийм зүйл хийх болов гэж ухаж ярилцахдаа бие биенээ мөнгөтгэж гүжирдэж эхэлцгээдэг. Харин одоо цагт хэргийн мөрдлөг урагшилж сурагчдыг бункерт хийж харьсан хэрэгтэй холбогдуулан эцэг эхтэйгээ хамт Доминикан улсад амралтаа өнгөрүүлж байсан нэрийг нь нууцсан нэгэн сурагч бандыг баривчилсан талаарх мэдээ гарна. Тэрхүү сурагч мэдээж Мартин байх бөгөөд түүнийг баривчилж хорж байцааж байгаа тухай мэдээг сонссон Лиз Мартин хоригдсон нь сайн хэрэг, түүнд таалагдах үгүйг нь одоо харъя л да гэж сэтгэл зүйчэд хэлдэг. Ингээд дахиад тэдний яриа эхэлнэ. Бункер дотор Лиз Майктай ярилцах үеэр Мартин тэднийг байнга ажиглаад байх шиг байгааг хэлж түүнийг яагаад ийм зүйл хийж байгааг би ойлгох шиг боллоо. Тэр намайг чамд хайргүй болгохыг, надаар чамайг үзэн ядуулахыг оролдсондоо ийм зүйл хийгээд байгаа юм байна гэж хэлнэ. Лиз Майкд сайн гэдгээ мөн хэлж хайраа илчилдэг. Ийхүү тэр хоёр ярилцаж байхдаа тэднийг сонсохын тулд нууцаар үлдээсэн Мартины дуу хураагуурыг олж илрүүлнэ. Тэгээд Фрэнкийг өвдсөн болгон жүжиглцгээж бүх зүйлд Лизийг буруутган
Ялангуяа Майк Лизийг үзэн ядж байна хэмээн хэлж жүжиглэн Мартины анхаарлыг татахыг оролдоно. Маргааш өглөө нь бункерийн хаалга нээгдсэн байсныг олж хараад тэд хамтдаа дэшээ гарцгаасан. Сүүлийн 1-7 хоногийг Диснейлэндэд тоглоцгож өнгөрөөсөн гэж Лиз хэлдэг. Харин түүний энэ яриаг сэтгэл зүйч Филиппа Лизийг шокноос гараагүй илэрч хийм харсан байх шиг байна гэж таамагладаг. Энэ үеэр цагдаа нар Мартиныг байцаах ба тэр Лизийн ярьснаас огт өөр түүх буюу үйл явдал хэрхэн өрнөсөн тухай өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө хувилбарыг ярих болно. Тэрээр хэлэхдээ Лиз Фрэнки хоёр Лизийг Майкд ойртуулж дотносуулах, мөн Фрэнки Жоффтой хамт цагийг зугаатаа өнгөрүүлэхийн тулд энэ бүгдийг зохион байгуулсан. Лиз өөрийгөө анх танилцуулсан шигээ сургуультай хинч таньж мэддэггүй, байгаагүй нь мэддэггүй ганцаардмал охин биш. Эсвэргээр Фрэнки тэр хоёр сургуулийн хамгийн алдартай галзуу охид, харин Мартин л ёстой хинч биш сурагч байсан гэж Мартин ярьдаг. Түүний мэдүүлгээр бол Лиз Майкийг найз охиноосоо салсныг мэдээд ойд байдаг өнөөх бункерт дөрүүлээ очиж наргиж шоудах санал гаргасан бөгөөд үүндээ тэр бункерийг мэддэг Мартиныг ашигласан. Тэрч бүхэл тэд өмнө нь тэрхүү бункерт очиж шоудаж байсан болж таардаг. Дээр нь Мартин сургуулийн улирлын амралтын сүүлийн өдөр эцэг эхтэйгээ өөр тийшээ явсан нь баримт нотлохотой болж таардаг тул цагдаа нар түүнийг хуулийн хүрээнд заасан хугацаанд байцаагаад сулалж явуулахаас өөр аргагүй байдалд орж Мартиныг байцааж байгаа мөрдөгч сэтгэл зүйч хоёр мухардалд орж хоёр сурагчийн хэн нэг нь худлаа яриад байгаа ч хэн вэ гэдгийг ойлгож чаддаггүй. Энэ үеэр Лиз эмнэлгээс гарч гэртээ очдог бөгөөд сэтгэл зүйч Филиппатай бараг л өдөр бүр уулзаж үйл явдал хэргийн мөрдлөг Мартины талаарх мэдээллийг түүнээс авсаар байх болно. Ингээд сэтгэл зүйчээс Мартиныг хэдэн цагийн дараа судлагдах гэж байгааг мэдээд Лиз ихэд айж та нар намайг хамгаална гэж амласан бидтэйгээд гэрлүүгээ гүгээд яваад өгнө. Гэртээ тэрээр өнгөрсөн үйл явдлын талаар бодно. Тэрээр Мартинтай тохиролцож тэд нүхэнд орж шоудсан ч Майк Жофф хоёр Фрэнкид сонирхолтой. Майк Лизийг огтхон ч тоогоогүй. Фрэнки Жофф хоёр учраа олж унтсан нь Майкд таалагдаагүй учраас тэр бункерээс гарна гэж зөрүүдлээд гарч явхаар болоход Лиз ч мөн явхаар болно. Гэтэл бункерийн хаалга нээгддэггүй бөгөөд хэрвээ тэднийг хэн нэг нь олж хаалгыг нээхгүй бол тэд тэндээ үрдүлдэж аимшигтайгаар төгсөх нөхцөл байдал үүсч тэд сандарч твдэн хаалгыг онгойлгох гэж оролдох боловч бүтлгүүтнэ. Энэ үеэр сэтгэл зүйч шүүх цагдаагийн хамтаар нүхэн дотор орж шалгадаг бөгөөд мэргэжлийн хүн түүнд сурагчид хоол ундгүй болж уураг тижээлийн дутагдалд орохдоо агаржуулалтын системийг дуу бичигч төхөөрөмж гэж андуурч толгойдоо ургуулan бодож хийм харсан байх боломжтой гэдгийг хэлнэ. Харин ууралж бохимдсан Мартин Лизийн гэрт явж очих бөгөөд түүнээс айсан Лиз гарч зүгтаана. Мартин Лизийг гүүрэн дээр барьж аваад чи яаж намайг ингэж чадж байна? Тэд намайг баривчилж хэрэгт хийх гэж оролдсон. Чи яаж намайг ингэж гүтгэж чадваа гэх үед Лиз түүнээс уучлалт гуйж тэд чамайг энэ хэрэгт буруутгаж чадахгүй. Тэд ямар ч баримт нотлогоо олж чадахгүй гэдгийг би мэдэж байсан. Би үүнд итгэлтэй байсан учраас тэд чамайг сулалж тавьж явуулна гэдгийг би мэдэж байсан хэмээн хэлдэг. Дараа нь сэтгэл зүйч Филиппа Лизийн гэрт ирэх үед айж цочирдсан Лиз өрөөндөө уйлжихсан сууж байна. Тэрээр намайг эндээс аваад яваач гэж хэлснээр Филиппа түүнийг авч яваад ярилцсан. Энэ удаад түүнийг тэнд ямар ч аимшигтай зүйлийг туулсан бай өмнөө л хэлхийг хүсэхэд Лиз би ч гэсэн юу болсныг эргэн санахыг хүсэж байгаа ч юу ч санаж чадахгүй байгаагаа хэлж бүгдийг санахын тулд нүхэнд дахиж орохыг хүсэж байгаагаа түүнд хэлнэ. Сэтгэл зүйч эхэндээ татгалзаж байсан ч түүний ой ухаан сэргэж магадгүй гэж үзээд Лизийн хүсэлтийг биелүүлэхээр болдог. Энэ хэсгээс эхлээд киноны үйл явдлын гол зангилаа тайлагдах тул та үзэх хэсгээ өөрөө шийдээрэй. Цагдаагийн хэсэгдэр сэтгэл зүйч Филиппаг Лиз охиныг гэрээс нь хулгайлаад аваад явсан гэх дуудлага Лизийн гэрээс ирж тэд сэтгэл зүйчийг хэрэгт оруулахгүй тулд тэднийг хайхаар араас нь явцгаана. Энэ үеэр Лиз Филиппаг дагуулan бункерийн хаалгыг нээж түүнийг дагуулад доошоо орцгооно. Лиз сэтгэл зүйчэд үннээ хэлж тэд нүхэнд гаднаасаа биш дотроосоо түгжигдсэн буюу Лиз нүхний хаалгыг түгжсэн тухайга хэлнэ. Тэрээр Фрэнкиг Жофф Майк хоёртой хоёулантай унтсан байсныг олж мэдээд дээрэс нь Майкд сэтгэлтэй учраас түүнд дотносхын тулд түүнийг тэндээс явуулахгүй тулд гинтийн шийдвэр гаргаж хаалгыг түгжснээ хэлж цаашаа юу болсныг ярих болно.
Тэрээр Майктай үнсэлцэх бөгөөд энэ үеэр Фрэнкигийн бие моддогч Лиз түүнийг тоосон шинжгүй хэрхэн Майктай ойр дотн болсондоо баярлж байгаа. Майк өөртөө татагдаж дурлж байгааг мэдэрч байгаа талаараа ярьж үнэн сэтгэлээсээ хөөрч баярлах болно. Тэгээд бид хоёр шөнийг хамт өнгөрүүлнэ. Харин маргааш хэдүүлээ эндээс гарах болно. Надад тийм мэдрэмж төрөөд байна. Чи тэр болтол тэсэж чадна үстэй хэмээн Фрэнкийг тайвшруулдаг. Ийхүү тэрээр хүссэндээ хүрч Майктай онтдог. Гэвч тэдний хоол хүнс хамгийн гол нь уух ус шингэн зүйлс дуусч үүнээс болж хамгийн эцэнхий туранхай биетэй Фрэнки өвдөж зогсолтгүй бөөлжиж эхэлсэн бөгөөд үүнээсээ болж шингэний дутагдалд орон булими өвчний шинж тэмдэг илэрч тэр нь зүрхэндээ нөлөөлөн шөндөө амиа алдах болно. Лиз шүн босч нуусан түлхүүрээ гаргаад хаалгыг онгойлгох гээд явж байхдаа Фрэнкийг үхсэн байхыг олдог. Жофф Фрэнкийн үхэлд Лизийг буруутгах бол Майк түүний буруу биш хэмээн Лизийг тайлгаруулах нь харин ч Лизэд таалагдах болно. Ингээд нөхцөл байдал хэцүүдсэн тул Лиз Майкд түлхүүртэй хэмээн яг үннээ хэлэх гэж байтал өсөж сангасан Жофф өөрөвчөндөө нуусан хийжүүлсэн ундааг задалж уух тэр мөчөд дүрс хитлээ уралсан Майк Жофф руу дайрч унгаад түүний толгойг удаа дараа шалтаа хавсарч зогсоор хороодог. Нүхэн дотор үхсэн хоёр сурагчийн хүүр ялзран өмхирч өтөж ялаа шавж эхэлнэ. Тэр үед галзууртлаад уралсан Лизэд хайртайгаа цуг нүхэнд үхэх санаа төрж утга гарган хамтдаа амиа хоролцоох саналыг Майкд тавина. Харин Майк хүнд хэцүү яах чаргагүй нөхцөл байдалд орсондоо түүний саналыг эсэргүүцэж биднийг ирж аврах болноо. Итгэл найдвараа алдаж болохгүй. Чи надад хэрэгтэй байна. Би чамд хайртай штэ хэмээн хэлдэг. Тэгэд Майкаас олон жил сонсхийг хүсэж явсан үгээ сонсч хүссэндээ хүрсэн Лиз Майкийг унтсан хойгуур босч дээшээ шатаар авиран энэ бүх хугацаанд нууж байсан түлхүүрээ гарган ирж бункерийн хаалгыг нээх болно. Тэгээд Майкд өөрт нь түлхүүр байсан хэдий ч чамтай хамт байхын тулд чиний төлөө би хэлж чадаагүй. Би чамд хайртай. Энэ бүгдийг би чиний төлөө хийсэн гэж хэлэхэд Майк дүрсгийтлээ уурлаж чи Фрэнкийг үхүүлсэн. Чамаас болж би сайн найз Жоффо ганц лаз Кока-Коланы төлөө алсан хэмээн ойрлж хашигчин Лизийг алхаараа дээшээ өгсдөг дүүжин шат руу хамаг хүчээрээ авирах гэж оролдох үед анх тэднийг доошоо орж ирэх үед л суларч яаж исэн байсан шат эвдэрч Майк шаттай хамт доошоо унахдаа шатны төмөрт хавиргаас сүлбүүлэн унж амьсгал хураах болно. Үүнийг ярьж байхдаа Лиз тухайн үед хайртай залууга яг тэнд тэгээд үхсэн хэвтэж байгаа тэр чигээр нь санан дурсаж түүний хизээч хөгшрөхгүй түүнээс өөр хэнийгч болохгүй тэр чигээр нь хайрлах болно гэж бодсноо сэтгэл зүйч Филиппад хэлдэг. Харин сэтгэл зүйч түүнд сая надад ярьсан бүх зүйл эцэг их асран хамгаалагч өмгөөлөгчийн хамтаар камерын өмнө дахин ярих хэрэгтэй гэж хэлтэл Лиз яагаад гэд би албан ёсоор гэмээ хүлээсэн мэдээлэл хийхгүй гэж хариулна. Хинч миний яагаад ийм зүйл хийснийг ойлгохгүй. Сэтгэл зүйч таач ойлгож чадахгүй байна шүү дээ. Би яагаад энэ санаандгүй болж өнгөрсөн золгүй явдлын төлөө хариуцлага хүлээх ёстой юм. Би үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлж сүрүүлэх тийм зүйл хизээч хийхгүй хэмээн хэлнэ. Харин Филиппа түүнд чи гэмт хэрэг үйлдсэн хэргийнхээ төлөө ял авах ёстой. Чиний дөнгөж сая надад хэлсэн бүхнийг чинь Мартин баталгаажуулах болно гэхэд Лиз тийм боломжгүй. Та дэндүү оройтсон гэж хэлснээр Лиз Мартиныг хөнөөсөн гэдгийг сэтгэл зүйч Филиппа ойлгох болно. Энэ үед нөхөнд өнөөх эрэгтэй мөрдөгч бусад цагдаа нарын хамт орж ирэх бөгөөд яг тэр мөчөд Лиз надад туслаарай хэмээн орилж би их айсан. Түүнийг намайг алах гэж байна л гэж бодлоо хэмээн хэлж жүжиг тавина. Мөрдөгч Мартины цогцыг олсон гэд сэтгэл зүйчд хандан чич томоохон асуудалд орлоо доо гэж хэлдэг. Цагдаа нар голоос Мартины цогцыг олж түүний өмдний халааснаас бункерийн түлхүүрийг олдог бөгөөд үүгээр болсон бүх үйл явдлын буруутан гэдэг нь батлагдаж Мартины үхлийг амиа хорлолт гэж үзнэ. Төгсгөлийн хэсэгт энэ дэлхий дээр Лизээс гадна болсон хэргийн бүх хүнийг мэдэж байгаа цорын ганц хүн болох сэтгэл зүйч доктор Филиппа сурагч охинд ялагдсан яах ч аргагүй байдалд орсон царайтай сууж байх бол Лиз түүн рүү ёжтой гэгч нь инээмсэглснээр кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдхад уг киног Guy Bert эмэх Английн зохиолчийн 1993 оны After the Hole эмэх зохиолоос сэтвлэн бүтээсэн бөгөөд зохиолын үйл явдал кинонд ирэх шиг дайны үеийн бункерт биш харин орхигдсон барилгын доорх хонголд 4 сурагч төвчигддэг тухай өгүүлдэг байна.
Найруулагч Ник Хам уг киног бүтээхийн тулд 7 жилийг зарцуулсан бөгөөд жүжигчдийн сонгон шалгаруулалтыг 1999 оноос эхлүүлжээ. Гол дүр болох Лисийн дүрийг бүтээсэн жүжигчин Тора Бирч нь Америк жүжигчин бөгөөд дүрдээ орж дүрээ гаргахын тулд англи сургуульд хэсэг хугацаанд сурч мөн англи аялгаар ярьж сурах хичээлд сууж байжээ. Уг киноны зураг авалтыг Супер 35 форматаар хийсэн ба киноны эвлүүлэгэн дээр нэг алдаа гарсан байдаг нь дөрвөн сурагч нөхрөө орох үед камерын хөлнүүд харагддаг ажээ. Энэхүү 2001 оны The Hole хэмээх триллер киног та бүхэнд хүргэлээ. Манай Trailer House сувгийг дэмжиж, үзэж, мөн дагаж байгаа та бүхэнд баярлалаа. Үнэхээр урамшиж байгаагаа хэлэхэд таатай байна. Цаашдаа улам сонирхолтой кинонуудыг бэлтгэн хүргэх болно. Та бүхэн манай сувгийг subscribe хийж биднийг дэмжээрэй. Хүлээн авч үзсэнд баярлалаа.